competitive. Монгол улс 80 гаруй төрлийн ашигт малтмалын баялаг нөөцтэй улс. Сүүлийн жилүүдэд өмч металлын зах зээлд шинэ боломжууд нэгдэж байгаа хэдий ч эрчим хүчний хүйсвэрийн хангалтгүй байдал салбарын өсөлтөд гол бэрхшээл болсоор байна. Монголын алт МАК компани ногоон 94 тэмүүлэх 30 жил алсын хараа стратегийн хүрээнд дэлхийд тэргүүлэгч технологиг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлж улсын хөгжил эдийн засагт хувь нэмэр оруулахаас гадна ногоон доктортой өршлийг дэмжих зорилготой ажиллаж байна. Тиймээс бид Huawei компанийн microgrid шийдлийг сонгосон. As far as I know, the MAC microgrid project, which deploys Huawei's smart microgrid solution, is currently the largest delivered mining microgrid project cluster. Could you provide an overview of the project and the challenge encountered? Дэлхийн хамгийн хүйтэн улс орнуудын нэгд өндөр технологи суурилсан сэргийгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх нь бидний хувьд хамгийн том сорилт байлаа. Гэсэн хэдий ч энэ бол бидний хамгийн бахархалтай олболсон. Учир нь энэхүү төсөл эрсдээ суур амьсгалтай, нөхцөлч нарны эрчим хүч болон хадгалах системийг дэвшлэг технологи үр ашигтай доктортой ажиллаж болохыг баталсан нотлохоо болсон юм. Энэ амжилт нь Монгол улс даяар сэргийгдэх эрчим хүчний төслүүдэд үлгэр жишээ болон бодит туршлага болж чадсан. Given the fragility of mining grid systems, what key support can grid forming technology provide for stable production? Монголын хүйтний удирдалд эрчим хүчний дутагдал үүсэж, үлдэр уурхайн эрчим хүчний өсвөрт найдваргүй докторгүй эрчим хүчний хангамж бий болдог. Энэ алслагдсан бүсийн үлдэр уурхайн хүсэлд хамгийн их сорилт үүсгдэг. МАК нь нарны эрчим хүч хадгалах системийг нэгдсэн эрчим хүчний системтэй нэгтгэж, төвийн сүлжээгүй эсвэл докторгүй сүлжээтэй очиж доктортой цахилгаан эрчим хүчний хангамжтай болсон. Уул уурхайн компаниуд төвийн сүлжээний гүйцэл хүчлийн хэлбэрлэл зэрэг маш олон сорилтуудтай тулгардаг бөгөөд уламжлалт эрчим хүчний сүлжээг доктортой байлгах нь хүндрэлтэй байдаг. Huawei-ийн grid forming буюу эрчим хүч хадгалах систем нь хүчил давтамжийн хэлбэлцийг багасгаж, хэлбэлцлийг үр дүнтэй бууруулдаг бөгөөд захилгаан сүлжээний дэмжлэг хүч эрчим хүчний доктортой байдлыг хадгалж чаддаг. Энэхүү шийдлийн үр дүнд МАК-ийн уурхайн халбайд эрчим хүчний тасралтгүй нийлүүлж, үйлдвэрлэлийн доктортой үргэлжилж аллагдсан хязгаарлагдмал нөхцөлч найдвартай эрчим хүчний үүсвэрийн үлгэр жишээ тогтоосон. Huawei's smart microgrid solution leverages 6 core technology to specifically address the pain point of mining microgrids. It remains unaffected by load impact, ensure power outage without production halt, and has effectively resolved the electricity challenge in mining operations. MAC Group is leading the way in green development. So what application effects has the solar storage microgrid brought to us? Төслийг ажигланд оруулахаас өмнө байнгын захилгаанд бас докторгүй захилгаан хангамж нь өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд саадуулж байсан. Системийг ажигланд оруулснаар бүс нутгийн эрчим хүчний найдвартай байдал ирж сайжирч, захилгааны хэрэглээ 40-90% бууран ихэнх зардал хэмжсэн. 3 захилгаан станцууд нь 20 жилийн хугацаанд 128 сая кВт тээвэр захилгаан үйлдвэрлэж, ойролцоогоор 153 сая тонн нүүрс төрөгчийн ялгалтыг бууруулж 70 мянган ширхэг мод тарьсан тэнцүү үйл ажиллагаа болж байгаа. Huawei сүлжээ үүсгэх grid forming технологийн тусламжтайгаар уламжлалт эрчим хүчийг ногоон эрчим хүчтэй уялдуулж, ухаалаг microgrid-ийн шийдлийг нийлүүлж байна. Энэхүү шийдэл нь уул уурхай аж үйлдвэрийн салбарын доктортой өршлийг дэмжих, байгаль орчин дээлтэй найдвартай эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм.